Сайн өгчээ өдрийн мэнд. За би танд одоо маркетингийн маш энгийнээр тайлбарлаад өгж явуулна гэсэндээ за тэгээд одоо ингэж маш энгийнээр тайлбарлаад өгөөд явуулж байгаа шүү. Маш энгийн ойлгохдохоор яг нөгөө маркетингийн юуг нь презентацийг харахаар ойлгоход бол жоохон хэцүү. Гэхдээ яг нь дараа нь системд ороод ажиллаад эхлэнгүүд хараад ойлгоод эхэлждэг. Ер нь бол ингэж аа. За X Aura компанид 3 багцаар ордог. 95 $440 тэнгуүтэй $750 гэж. За ингэж $95 та манай компанид бүртгэл хийгээд орох юм бол 25% хямдралтай бараа бүтээгдэхүүн авна. $440-оор орох юм бол 35% хямдралтай. Тэгээд $750-аар орох юм бол 50% хямдралтай бараа бүтээгдэхүүн авна гэсэн үг. Ингэж ордог. Ер нь бол энэ хэрэглэгч энэ болохоор бас томоор орж байгаа хэрэглэгч энэ болохоор бизнес багц гэж ордог шүү. За тэгээд ерөөсөө нийт компанид нийт 7 урамшуулал маркетингаас өгдөг. Тэгээд маркетингийнх нь 7 урамшуулал нь болохоор яг яадаг вэ гэхээр ингэж байгаа. За шууд урилга. Та X Aura компанид гишүүн уурахаар одоо уурсан гишүүнийхээ шууд урилганы 15%-ийг авна. 15% гэдэг нь одоо жишээлбэл та $95 хүн оруулах гэхэд энэ 95-ын 15-ыг ч юм уу те эсвэл 440 хүн оруулах гэхэд 440-ийн 15%, 750-аар хүн оруулах гэхэд $750-ийнхаа юуг нь авна гэсэн үг байхгүй. 15%. Одоо та ямар ч багцсан дээр байсан шууд игний нэгдүгээр урилга одоо нөө шууд урилганыхаа хүмүүсийн 15%-ийг авна. Та $95 багцтай ч байсан, 750 багцтай ч байсан ялгаа байхгүй. Та хэнийг урина тэр хүний оруулсан үнийн дүнгээс 15%-ийг авна. Энэ бол нэгдүгээр игнэ. За X Aura компанийн хоёрдугаар цалин нь болохоор Винар гэж явж байгаа. За өнөөдөр та энэ багцаар орох юм бол Винарын 6%-ийг авна. Энэ багцаар орох юм бол 8%-ийг авна. Энэ багцаар орох юм бол 10%-ийг авна. Винар гэж юу вэ гэхээр та А, Б талтай болно. Тэнгүүд энэ талчаа орсон хүмүүс, энэ талчаа орсон хүмүүс хоорондоо одоо нөгөө тэрийг юу гэж ярих юм бэ? Хоорондоо биентэйгээ ингээд одоо тулгал тийм энд одоо жишээлбэл 5 хүн орууллаа, энд 5 хүн орууллаа. Энд таны оруулсан хүмүүс чи хүмүүсээ орууллаа. Таны оруулсан хүмүүс чи эндээ хүмүүсээ орууллаа. Тэнгүүд энэ харьцаа үүсдэг байхгүй. А, Б тал нь харьцагдаад. Тэнгүүд одоо жишээлбэл бага багцтай байх юм бол харьцааны 6%-ийг авна. Өндөр багцтай байх юм бол харьцааны 10%-ийг авна. Тэнгүүд жишээлбэл энэ 750-тай энэ 750-тай партнер байх юм бол энэ хоёр 750-аас та $75 авна гэдэг явчихдаг байхгүй. 5 хүн оруулсан ч оруулаагүй ч Винарын цалинг байн гараад боломжтой. Тэгэхээр энэ Винар гэж ийм ойлголттой шүү. За хоёр дахь урамшуулал нь. За гурав дахь нь болохоор матчинг бонус. Матчинг бонус гэдэг нь болохоор яг яаж та ойлгохгүй гэхээр ингэдэг юм. За та өнөөдөр хүн уурлаа. Урьсан хүний чинь хүмүүс хүн уурлаа. Тэр хүний хүн бас хүн уурлаа. Тэрний хүн нь хүн уурлаа гэдэг ингээ одоо дөрөвдүгээр игний хүртэл те танаас доошоо дахиад 4 задарсан байна. Тэр хүртэл хүмүүс одоо нөгөө ажиллаад цалин сайн аваад Винарийн цалингаас та ямар цолон дээр байгаас шалтгаалаад ашиг хүртэн бас. Одоо жишээлбэл таны системд оруулсан багийн хүмүүс цалин сайн аваад ах тусам та тэдний цалингаас хувь татна гэж ойлгож байгаа. Энгийнээр. За XP бонус гэж юу яадаг вэ гэхээр энэ болохоор ерөөсөө сул мөнгө. Энийг та байнга юу ч хийхгүй байж байгаа ч авч болно. Энийг болохоор яадаг вэ гэхээр таны оруулсан хүмүүс таны багч нь ажиллаад байвал одоо энэ 7 хоногт 1000, 2000, 3000, $5000 одоо худалдаа авалт танаа багаар явагдсан бол жишээлбэл та танаа багт $1000 борлуулалт оржсон бол танд зөвөр сул XP бонусаар $50 орж ирнэ. $2000 орсон бол 100, $3000 оржсон бол $200, $5000 орж ирсэн бол $400. Гэхдээ максимум $400 авах боломжтой. Энэ болохоор сул. Одоо миний баг ажиллаад би түрүүний 7 хоногт зүгээр ингээд энэ $200 авсан. За ингээд дараагийнх нь болохоор цолны бонус гэж явдаг. Ер нь бол компани 11 цолтой. Гэхдээ 3 дахь цолоос эхлээд 100, 250, 500, 1000, 2500, 5000, 100000, 25000, $50,000 гэдэг өгдөг юм байна. Тэнгүүд яадаг вэ гэхээр энэ болохоор ерөөсөө та нэг удаа энэ цолон дээр хүрээд нэг удаа энийг авах биш. Та дараагийн 7 хоногт цолныхоо гүйцэтгэл ажлыг нь дахиад 40% хийхэд дахиад энэ мөнгө авч болно.
Тэгэхээр нөгөө одоо ихэнх компаниуд чинь нэг удаа цолоо хаачаал, нэг удаа цолын урамшуул авчаал дахиж мөнгө авдаггүй шүү дээ. X авра компанид болохоор байнга цолын мөнгө аваад ах боломжтой 7 хоног болгоно. За энэ 6 дахь нь болохоор ямар цолон дээр байгаас шалтгаалаад дэлхийн бараа эргэлтийн 2%-аас нь хүртдэг. За энэ болохоор 7 нь болохоор өндөр одоо 3 цолон дээр хүрэх юм бол одоо жишээлбэл энэ 10,000, 20,000, 50,000 долларын цолон дээр та хүрэх юм бол бүх компани жилийн ашигын 10%-ийг нь хоорондоо хуваалцаж авдаг. Ийм бас бонус өгөх юм байл шүү гэж. Айгүй амархан өгнө бонус нь. Тэгээ маш энгийн. Яг баруун зүүнээ зүгээр л зөв тэгшин барайл явчихдаг. Систем нэг амархан.